Энэ харлуулад гүтгүүлээд байгаа энэ иргэд бол үнэхээр энэ чин сэтгэлээсээ 30 гаруй хоног ажил амралтаа умартан байж тэмцлээ. Эдрийн одоо санхүүжилт гэж юу ах вэ? Миний бодлоор бол одоо энэ футболкийг одоо бодвол мөнгө нийлүүлээд энийг дэмжиж байгаа гишүүдэд борлуулсан. Энийг бол би 50,000 төгрөгөөр авсан. Тэг гих мэтэр л зайлвал тэр нэг одоо тэр лозунг энтрээ бичиж байгаа мó гэж ойлгосон. Тэгэхээр энэ дээр бол нэг хардас ирдээд байх юм бол байхгүй л гэж бодсон. Туулгалд минь бохир орох вэ, туулгал минь ширгэх вэ гэдэг чин айдас хүсэл вэ штэ. Чин одоо айдас вэ штэ. Тэгээд энийг зогсоосоо гэсэн чин хүсэл байгаа иргэдэг бол ерөөсөө хэлэхгүйгээр хэлнэ зохион байгуулалт тайл гэж байна. Мөнгө санхүүжилт тайл гэж байна. Гэтэл эсвэргээрээ ямар хүмүүс жинхэнэ утгаараа санхүүжилт аваад одоо энэ үйлдэлүүдийг хийгээд идэх хүмүүсийг цээжээр хамгаалж ирсэн эхнээсээ тодорхой боллоо штэ. Одоо тэр ямар худал ба үнэн зөв ямар нам бэлээ? Хамгийн худал намын одоо даргын одоо хамаарал бүхий итгээд нь 200 гаруй тэрбумын тендер авсан байна тийм учраас тэр их мөнгө авсан хүн цээжээр хамгаалалгүй яах вэ? Бас нэг эмэгтэй инфлюенсер байна одоо бас гэр бүлийнх нь хүн бас дахиад 200 гаруй тэрбумын төслийг одоо тэр нэгдүгээр тойрог замын тендерээс авсан гэж байна. Тэгэхээр хин нь яг жинхнээсээ санхүүжилт аваад ийм одоо ноцтойгоор схемээр задлан өмөрөөд байна вэ? Цээжээрээ өмөрөөд байна гэдэг нь харагдчихэж штэ. Гэтэл энэ жинхэнэ иргэдийн үүсэл санаачлагаар явж байгаа энэ жагсаал тэмцлийг болохоор маш ихээр одоо харлуулах гэж оролдож байна. Үг хэлсэн хүн болгоныг доромжилж, хүн болгоныг одоо гүтгэж харлуулж байна. Энэ бол ерөөсөө иргэдэд илт байгаа штэ. Тэгээ ер нь бол дэлхийн түүхэнд бол ялангуяа сүүлийн үед бол энэ мега төслүүдэд маш болгоомжтой ханддаг болсон. Ерөөсөө дандаа бүтээн байгуулалт гэдэг ийм маск зүүж байгаа л ерөөсөө ард дээр нь хулгай хийж идэг гэдэг нь тий одоо их олон төслөөс бол тодорсон шүү дээ. Яг гэвэл энэний ард дээр бол их мөнгөн дүү их байдаг учраас авилга явж явах боломжтой, албан тушаалаа ашиглаж явах боломжтой. За энэ цаг хугацаа явахын хэрээр их удаашралтай явагддаг, тэхий хэрээр төсөв хүртдэг нэмэгддэг гэд маш олон сул талтай юм байгаа. Тэгэхээр энийг бол энэ зогсоо шийдвэр гаргасанд бол бас үүндээ талархаж хүлээж авч байна.